Төрийн шагналд соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Пүрвживийн Пүрвсүрэн хорвоогийн хорлонтой тоглоом. Элэнхий хуучин үргэвч мөрнөөсөн зөөж мөн тиймэрхүү ногоон цув эгэлдэргэлсэн нэгэн эр дэлгүүрэн үүдэн дээр зогсож байгааг хараад хишгийг нүд томрон гөлөрч хөлөө. Машиныхан хаалганы бариул дээр очисон гар нь хүртэл тэндэн хөшчих шиг боллоо. Тэр гарах гэж байснаа мартчихсан мэт өнөөх элэнхий хувцсыг ширтэн мөн байна. Зоригт мөн байна гэж сэтгэл зүрхэндээ дуу алдав. Тэгж байтал бас нэгэн салбархай цув маажиг шахаа угалсан хар царай тэр зоригтой уулзсан гар бариад юу ч юм ярьж байна. Зоригт нөөрнийхэн өмнө гараан өргөөд жигтэйх ярвайн толгой сэгсэрч байгаа нь тунчиг арчаагүй бас өрөвдмөр харагдаж байлаа. Шартаад өгөх гэж байгаа юм байна гэж хишгэ бодоод өөрийн мэдлэггүй толгой сэгсэрч суулаа. Зоригт цаад хүндээ нэг юм хэлж муухан инээхэд үүдэн шүдгүй онгорхой харам хараглаа. Хишгэ сүрхий санаа алдаад машинаасан аяархан холдоод хурд нэмлээ. Түүний гол харлан нүдэнд нь нулимс сэлж ирэв. Сэтгэлд нь 13 жилийн өмнөх зоригт харагдан зүрх нь хүчтэй дэлсэх тул замын хажуу руу шахан машинаа зогсоогоод залуураан дэрлэн холын дурдтгалдан автлаа. Аймгийн театрын зураач байхдаа зоригт үнэхээр хиймэртэй сайхан залуу явжээ. Долгиондсон өтгөн хар ус өргөн цагаан тухай нэмжиж, инээмсэглэл тодорох цэвэрхэн нэмгэн уруулын цаанаас тэгш цагаан шүд ярс хийдгсэн. Тэр цагт хишгэ нийтийн хоолны темс төгсгөөд аймгийн төвийн том гуанзанд хоол зөөгч хийдэг байсан юм. 18хан настай уран гол шиг бүсгүйг оролдох залуус цөөнгүй. Аймгийн төвийн залуус тэр гуанзыг ресторан гэж өргөмжлөөд орой үд шихэд дээр нийлэн орж сууцгаана. Тэд хотоос тээж авчирдаг сулхан шараарыг ууцхаагаад дуушуу болон шуугалдаж, овоо мөнгөтэй зарим нь буфетнээс нэмэгдэл үнэтэй арих худалдан авч өнөөх шингэн шараараа даруулан эхэд сохтон мунраа хутгах ч бий. Тэдгэр залуусын нэгэн зоригт байлаа. Зүүн дамжсан Итали дарс Жюзеп Луижи. Тэр хэдэн найзтайгаа байсгаад л ресторанд н. Зоригтын элбэг цагаан инээд аляа хошин ярэ бийд нь явцав таарсан дэгжин хувцас хүзүүгийн орон ангирлыг онжуулсан гялбам торгон оролтон хүртэл содон. Нэгэнтээ тэр хишгийг зурж өөрт нь өгсөн юм. Тэдний хоолундны захиалгыг авч байтал зоригт соговчилж явдаг хавцнаасаа нэгэн хуудас цаас сух татан авч "За, чи жаахан хүлээж байгаарай" гэснэн нөөрлөө нь уй харан барьсан харандагаан түргэн гүйлгэж хоромхон зур тадлан зураад "Адилхан болсон бол дурсгал болго хадгалаарай" гэд өгсөн билээ. Зөөгчийн дэрвгэр мал гай өмсч хормогч зүүсэн түүний нүүр царайг үнэхэрийн адилхан дүрсэлсэн байлаа. Зоригтын тухайд хишгэ "Манай энд энэ шиг авьяастай дэгжин шаваа залуу байхгүй" гэж бодсон билээ. Захиалга авах, загсан хоол ундааг нь аваач өгөх болгонд хамт явдаг хэдтэйгэн уран зураг, ном зохиол, заримдаа энэтхтэй хошин өнгөө ярьж суух нь хүртэл гудамжны явдал ховж ордерны балиар хөг ярьцгааж түүнээс нь сонсох гэж ханцуу хормоноос татаж чангаадаг дэггүй харцуулаас шаал онлон. Хишгийн хувьд жохмол анхны харцаар дурлав гэж болсон хэргэлдээ. Гэвч хөдөөгөө игэл даруй ахвайд өссөн угийн номхон төлөв зонтой бүсгүйд хайр сэтгэлийн илчлэх арга даанчиг олдсонгүй. Дэмил гуанзныхан үүдийг уй харуулдан хизээ ороод ирэх бол доо хэмээн хүлээн. Нэгэн удаа тэр өнөөхөл 3 найзтайгаа орж ирлээ. Сул ширээ эзлэнгүүт нь хишгэ яаран очлоо. Удвал өөр зөөгч очоод үйлчилчих нэ гэж бодоод тэгж яарсан хэргэлдээ. Зоригт өнөөхөл хуучин шиг нэмсэглэн "За, хишгэгийн хишгийг сүүлчийн удаа хүртээ дээ" гэхэд зөөгчийн нүдэд дүрлэхийснэн "Юу гэсэн бэ" гэж бодоод
дэвтрийн барин ойртов. Энэ маань маргааш нийслэл рүүгээ буцах гинэ. Хэмээн хажууд нь сууга аймгийн сонины сурвалжлагч Эдэр хэмээх залуу инээгээд манай аймгийн төв Багдад угаан байхаа гэж нэмэв. Бас нэг нь 2 литр пяв, 1 шил арх аваатар гэв. Тэгтэл зоригт бас хоол гэв. Тийм гуляш л байгаа биз дээ. Дөрвийг гэж нэг нь хэлв. Хүмүл бууз гарсан гэвэл Эдэр 8-ыг гэж ганц зүгээр захиалав. 2 хайрцаг янжуур гэж гуляс захиалагч нэмлээ. Захиалсан бүгдийг цуглуулж зөөж явахдаа зоригт маань явж гэж байгаа юм байж. Эднэр нь үдэж явах хэрэг одоо яах вэ гэж зүрхэн гаслах адил төгшин байлаа. Тэдний эдэж ууж хөвжилдөн байхад хишгэ элий болоо юм шиг л явсансан. Хэдэн хүнээс захиалга авч яаж үйлчилснээ ч сүулт нь санахгүй байжээ. Харин нэг завандан буфетнээс 1 шил ариг авч шүүгэнтэй хийх ухаан орсон билээ. Халамтсан найзуудыг явахаар өлгүүрийн дэргэд шуугилдаж байхад нь шил архин барин очиж зоригтод өгөхөд "Энд чи юу вэ?" гэд цаатах нь гайхав. "Бидэнд чинь мөнгө" гэд нэг нь халаасаа тэмтэрхэд хишгэ "Та нарт хүн өгүүлсэн юм аа" гэж ээрч төвдрэн хэлээд улай чинэрсэн нүрээ нуух гэсэн мэт яаран эргэж ивлээ. Тэгээд тэдний ширийг цэвэрлэхдээ зоригтын ууж байсан хундаг татж байсан тамхиргын шиг өөрөн бараг мэдлгүй аваад шүүгэндээ хийсэнсэн. Одоо хүртэл бүлгэрсэн таталбар хатаж үрчийсэн тамхины иш 1 шилэн хундаг төвөнд хадгалаастай байгаа. Хаяа нэг тэдгэрийг үзэхдээ яг л тэр цагийн харан зоригтын зүсийг сэтгэлдэн харж одоо хаана яас хийж явдаг болдоо гэж боддог байлаа. Явандан эхний үеийн шиг үргэлж бодон зүрхэн шимширхэн болж. Гэтэл өнөөдөр барааг нь хараад дахин элэг эмтэрч сэтгэл нь шархирах шиг боллоо. Ийм болчихсон явах гэж дээ. Хорвоо тэрнгэр яасан хатуу тоглоо вэ гэж бодоход хэндч юунд ч юм бэ гомдон гол нь харлаж байв. Зүүн дамжсан Итали дарс Жюзеп Луижи. Зоригтыг яваад жил гаруй болсны дараа Эдрээс нэг удаа сургал болоо. "Сайн яваа. Зураг нь үсгэлэн тавигдсан мэдээ сан дээр гарсан байна лээ" гэсэнсэн. Саяхан бас нэг найз нь хишгэгийн ганцанд тооллох зуран "Үгүй би саяхан одороод ирлээ. Манай энд байсанд яагав? Бидний нөгөө найз зоригт архинд бүр орчихжээ. Өвгөн техник нэг болчихч. Би дайралж чад хэдэн цаас өгч арайг саллаа" хэмээн сонирн болгоход хишгэ юу гэхээ мэдэхгүй хэсэг зогсоод "Хөөрхийдөө" хэмээн санаа алдсан боловч лавта итгээгүй билээ. Сүүлийн 10 жил зоригтыг бодсон нь даанчигдсэн. Хаяахан нэг бодохдоо өөрийнхөө гинэн хонгор явсан цагаан өргөдөлтийнх нь дурсдаг байлаа. Өрөндийн түүнийг бодоод байх цаг зав бага байсан байх л да. Хувь заяаны шагнал мэт сайн хүнтэй учирч үе цагийн хан аясыг даган нойр бие хайрлалгүй зүтгэсний хүчинд бусдын гар харахгүй болсон. Сайн ханын ухаан хувийн зүтгэлээр одоо бол өөрийн ганц хүнсний үйлдвэр дэлгүүртэй болж нутгийн хан эхчүүдийн тонд орох болсон байлаа. Сая ажил хөөцөлдөх далимдан амарч байгаа том хүүдийн хот үзүүлэхээр нийслэлд эрэхтэн зоригтой дайралтан чиний огт бодсонгүй. Тэгтэл сая барааг нь харж эрт залуугийн дуртатгал зүрхийг шимшрүүлэх нэ. Надад гим хийсэн биш те. Жаахан тус болгосон. За байц яах вэ гэж бодоод машинаасан буудалд хүлээж байгаа хүүрүүгээ явлаа. 2 хоногийн дараа өнөөх дэлгүүрээс нэлээд зайтай зогсоол дээр хишгэ зоригтыг хүлээж машин дотроо сууж байлаа. "Тэр хүн чи ирэхгүй л яах юм бэ?" гэж 9 настай хүн уйдсан янзтай асуулаа. "Ирэх байхаа" гэж хишгэ тун итгэлгүй янзтай хэлээд урд хайрцгаа нээж бандгар тогтоог харлаа. Дүүн дотор "Сайн байна уу зоригтоо? Энэ хитэн цасаар хувцсаваарай"
уулзах боломж гарсангүй. Чамайг хүндэтгэгч гэсэн зурвас 200 мянган төгрөг хийсэн юм байж. Тэгж байтал зоригт өөр шиг нэг хүнтэй хамт дэлгүүрлөө ирлээ. Яг л 2 хоногийн өмнөх янзаараа л явж байна. Цуг яваа хүн нь цамц болтой нэг юм гар дээрээ догчээ. Тэд өнөөх юм дэлгүүрээс гарч ирсэн 2 ч бүсгүйд үзүүлв. Эмэгтэй хүн ил хувцсууж таарна. Найз нь гар сунган өнөөхөн үзүүлж зоригт гар хуруугаан гозгонуулаа юм ярих нь эргэландж байгаа хэрэг. Хишгээ дугтуугаа авч хүүдэн өгөөд сайн харж ав. Тэр ногоон цувтай өөрөвчтэй хүнд өгөх юм шүү гэв. Энэ чинь юу юм? Чи хэний хүүхдүү гэвэл яах юм бэ? Танд хүн өгүүлсэн юм гэрээ. Би чамд энийг хэлсэн штэ. Тэгж хэлэнгүүтээ гарт нь бариулчихад шалуухан дэлгүүрийн цагаар торойд хүрээд ир гэв. Үйл явдал хормхон зурт боллоо. Хүүг дэлгүүр тойрон алга болоход гайхаж алмаа ирсэн зоригт эргэн тойрноо нэг хараад дугтууг задлаа. Төвний зурус уншиж байхад мөнгө харсан найз нь хинээ далдан өнөг цамцаараа даллан дэвхэрх төхөж байна. Зоригт гэвгэнд бурхан тэрвүүлсэн мэт гайхсан мөртлөн баяр гэрэлтсэн нүдээр гөлрөн зогсов. Хишгээ машинаасан хөдөллөө. Толиндоо харвал зоригт хойноос нь ажиглаж байх шиг санагджээ. Ээжээ, энэ хэн гэдэг хүн бэ? Ээж нь танихгүй юм байна лээ. Тэгвэл та яагаад юм өгч байгаа юм? Ядарсан амтнд буян болог гээд гэсэнд хүү дахиад юм асуусангүй. Хишгээ амьдралын хорлонтой тоглоомыг даагаагүй хөөх юм. За буянаараа болгодээ гэж бодоод хурдаа нэмлээ. Түүний доогуур толгор хар зам урсаж олон машин өнгөрч байдаг өдрүүд шиг зөрж байлаа.